Дараагийн мэдээг танилцуулъя. Японы 6 цэнгэлийн паркт төрж өссөн 4 панда хятад улсад ирсэн тухай мэдээллийг хятадын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас дамжуулж байна. За энэхүү пандаг шилжүүлэх үйл ажиллагаа нь хоёр талын хүрээнд өрнөж байгаа пандаг хамгаалах тухай ийм төслийн хүрээнд энэ ажил хэрэгжиж байгаа гэдгийг Японы бас хэвлэлүүд мэдэгдэж байна. За тухайн баавгай нарын нэр нь бол Рахун нэртэй ийм баавгай мөн түүний 3 охин зулцэг болох Юхийн, Сахин, Бүхийн нар Бям гарагт Вакаяма мужийн Шираяма хот дахь адалт явдалт ертөнц нэртэй 6 цэнгэлийн паркаас гарч тус өөрийнхөө орой Сичуан модын Чиндао хотод хурж ирсэн байна. Чиндаогийн авраг панда үржүүлгийн судалгааны бааз өнгөрсөн ям гарагт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэхдээ 4 хусны баавгай тус баазын байрны 20 цэрийн дэглэмд хүрсэн. За тэгээд панда баавгаанууд 20 цэглэмийн хугацааг саадгүй дуусгаж шинэ орчинд хурдан тасан зохицохын тулд зохих тэжээл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа. За үүнийхээ дараа бол ижил сүрэгтэй нийлэх боломжтой гэдгийг судалгааны баазаас мэдэгдэж байна. За тус бааз нь олон нийтийн сүлжээнд 4 торыг нисэх онгоцны буудал дээр 4 тусдаа автомашинд очиж баазын хашаанд аваачид дараа нь барилга руу шилжүүлж байгаа бичлэгийг олон нийтэд хүргэж нийтэлсэн байна. Бүгд найрамд хятад ард улсын хувьд олон жилийн туршид панда баавгайг тулгуурласан ийм дипломат бодлогыг хэрэгжүүлж ирсэн. За үүнийг бол бүгд найрамд хятад ард улсын панда баавгайн дипломат ажиллагаа гэж нэрлэгдэж байгаа. За анх панда баавгайг бусад орнуудад найрсаг сэтгэлийг илэрхийлэх зорилгоор илгээж байсан бүр манай эртний өмнөх 7-р зуунд хамаарах юм байна. За манай эртний өмнөх 7-р зуунд тухайн үеийн хятадын Хатан хаан Үзитэн хос панда баавгайг Японы эзэн хаанд бэлгэлж байсан юм байна. За мөн 1972 оны 2-р сард Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Ричард Никсон гэргий Петни гэсэн бүгд найрамд хятад ард улсын ерөнхий сайд Жо Энлатай уулзсан. За энэ үеэр хятад айлчлагад харсан пандануудынхаа тухай хөөрдөн ярьсан байна. За үүнээс 2 сарын дараа Никсны гэр бүл Линлийн шин нэртэй ийм 2 баавгайг хүлээн авч Смитсний үндэсний зоопаркт байрлуулж байсан түүхтэй. За ер нь бол амьтныг эрх мэдэл дипломат ажиллагааны хэрэгсэл болгон ашиглаж ирсэн үн эртний түүхтэй юм байна. За 1820 онд Египтийн захирагч Мухаммад Али Паша, Английн хаан 4-р Жорж, Австрийн эзэн хаан, за мөн Францын 10-р Чарльз нарт 3 анаашийг бэлгэж байсан түүхтэй юм байна. За үүний адилаар бол Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путин гүлгийг найрамдалт харилцаа итгэлцлийн бэлэгдэл болгон бусад орнуудын тэргүүнэрт бас бэлгэлж байсан түүхтэй. Тухайлах юм бол Венесуелийн ерөнхийлөгч Уго Чавес Оросын хар тэрээр үйлдвэрийн гүлгийг Оросын холбооны улсын ерөнхийлөгчөөс 2012 онд бэлгэнд авч байсан юм байна. За хоёр улсын хооронд 20 тэрбум орчим ам долларын худалдааны хэлцээрүүд тухайн үед байгуулагдаж байсан. За үүний дотор Оросын холбооны улсын төрийн өмчит Роснефть компани Венесуелийн газрын тосны шинэ талбайд оролцох боломжийг нээсэн гэрээ хэлцээрийг бэлэгдэн энэхүү гүлгийг бэлгэлж байсан юм байна. За мөн амьтны дипломат ажиллагааг эерэг нөлөөтэй гэдгийг баталж байсан олон үйл явдал болж байсан. Болгарын жишээ тухайлах юм бол энэ удаад Болгарын ерөнхийлөгч Бойко Борисов Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путинд болгар авчарк бэлгэлж байсан юм байна. За хожим нь бол Путин тухайн нохойг бол өөрийн хайртай нохойнуудынхаа нэг болгож за энэхүү гүлгийг бол Болгартай бас байгалийн хий байгуулах гэрийн гарын ус зурхад өгч байсан юм байна. За мөн манай улс ч гэсэн энэ найрсаг сэтгэлээ илэрхийлэх дипломат харилцаагаа хөгжүүлэх зорилгоор олон улсад бас морь бэлгэлдэг ийм туршлагатай юм байна. За гадаад улсын өндөр дээд албан тушаалтнууд манад улсад айлчлагад монголчууд хүлэг сайн морио бэлгэлж байсан уламжлалтай. Тухайлах юм бол бүгд найрамд энтгэг улсын ерөнхий сайд Нарендра Модыг Монгол улсад 2014 онд айлчлагад морь бэлгэлснийг нь Катанка буюу бурхан багшийн хайртай морины нэрээр нэрлэж байсан. За энтгийн байгаль орчин ойн яамны 2005 онд гаргасан журмын дагуу дипломат шугамар бэлгэлсэн аливаа амьтныг энтэг рүү аваачхыг хоригдсон учраас моди морио авч явах боломжгүй болсон юм байна. За мөн бусад улсууд ч гэсэн адууг дипломат ажиллагаанд ашиглаж байсан туршлагатай. Тухайлах юм бол Туркмен улсын ерөнхийлөгч Гурбангули Бердимухамедов бүгд найрамд хятад ард улсын дарга Си Цзиньпинд Бээжинд уулзахдаа Туркменстаны үндэсний сүлд болсон хурд тэсэр ухаанаараа алдартай Ахал Тике нэртэй үйлдвэрийн адууг бэлгэлж байсан юм байна. За энэ нь бол Туркменстаны зүгээс хятадын удирдагчид 3 дахь удаага адуу бэлгэлж байсан ийм тохиолдол юм байна. За анх бол 2002 онд Туркменстан улс бүгд найрамд хятад ард улсын дарга Зянзиминд энэ үйлдвэрийн адууг бэлгэлж байсан бол ерөнхийлөгч Бердимухамедов өөр бас нэг Ахал Теке нэртэй адууг тухайн үеийн дарга Ху Цзинтаод 2006 онд бас гардуулан өгч байсан ийм түүхтэй юм байна.